Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. Өнөөдөр бид хоёр завсрын ертөнцийн тухай болон бодлын эзэн сүнслэг сургалтын төвлөрөөр мөн явагдсан 7 хоногийн анагаалтын хөтөлбөр болон ойр жирэн 70 ертөнцид юу болоод байгаа санаачнаа ярих гас сууж байна. Тэгэхээр ер нь одоо нэг хүний ертөнц гэдэг нэг ертөнц шүү дээ. Одоо хүн гэдэг нэг юм тойрог байна гэсэн үг тийм. Зүгээр одоо бид нар ингэдэг шүү дээ. За шавж амьтад за хөхтөн амьтад гэл ингээл нэг юм одоо юм нэг амьтдын тойрог шавждын тойрог ч юм уу тийм. Тэгээд оюун ухаанд хүний тойрог гэл ингээл дээшээ del одоо юу яг онгодын тойрог бурхтын тойрогч гэдэг юм. Ингээд за зүгээр хэмжээс гэдэг юм зүгээр нэг тойрог гэж төсөөлөхөд. Тэгээ хэмжээс чинь тэр чигт ингээ ухамсараар хэмжигдсэн ухамсарын түвшинд хэмжигдсэн тойрог баа штэ. Тэгэхээр ухамсар гэдэг юм чи өөрөө айдас давтсан ухамсаруудаас ямар ч айдасгүй яг цэвэр ухамсар хүртэл. За нэг юм ухамсарын түвшинд л одоо хуваагдсан байгаа байхгүй юу? Тэргээ ерөөхдөө гадуур хэмжээс яриад байгаа тийм. Тэгвэл хүн төрөлхтөө одоо ингээд 3 дүүцгэр хэмжээс амьдраад байна. Бид нар ингээд хүн гэж юу ямар юм гэдгийг бүгд нэг өөрөө итгэл өмчлөрөө хүн бол тийм ерөөхдөө нэг ийм одоо оюун ухаантай ийм ажил төрөл хийдэг, ингэж амьдардаг, ингэж хөгжиж яваа, оюун ухаантай ийм зүйл гэдэг. За нэг иймэрхүү нэг тодорхойлт энд бид нар итгэснээр бид өөрсдөө хүний тойрогт гацсаж байгаа байхгүй. Тэгэл бидний сүнсэнд сүнсэн дотор энэ бүх хэмжээсүүдээс одоо бидний сүнсний чадамжааг аль хүртэл нь явж чадсан тэр хүртэл байдаг. Тийм энэ дэр болохоор юу байгаа ч тийм хүн өөрийгөө ганцхан би гэдэгтээ итгэл энэ тийм цаана сүнсний олон хэмжээст олон одоо оршихуйтай холбогдож чаддаг гэдэгт итгэхгүй. Тэрийг өглөөний зөвшөөрөх байгаагаас болоод яг энэ хүнийхээ тойрогт гацж чадсан тийм. Одоо бидний ингээ хүний тойрогт гацж яхад бидэнд бууж ирсэн бидний одоо удмын өвөд буул онгод тэнгэрүүд маань тийм. Тэд бидний ингээ ухамсарыг тэлж бидийг энэ хүний тойрогоос одоо тэр онгодын тойрог руу шилжүүлэх ухамсараар бидийг цэнгэлж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ингээ сайн шилжилтийн одоо үе эхлэх тэр процесс ингээ анхан шатны бэлтгэлүүд нь одоо жишээ нь Монголд гэхэд те яг маш олон улаач нар онгод тэнгэртэй өвөд буурлуудаа ингээ буулгах төвшөнд байж байгаа. Одоо болохоор ингээ дараагийн тэр хэдийн маань ачаар дараагийн ингээ шинэ ирэн эхлэх яг ийм нэг суурин шилжилтийн үе яваад байгаа байхгүй. За тэгэхээр нэгэнтээ ингээд өвөд буурлал онгод тэнгэрийн түвшнээс бууж ирсэн ном судар одоо айлдвар сургаал тий энэ болгон бидний хүний тойрогоос нэг хэсэг гаргажээ. Бидний ухамсарыг тэлжээ тий бидний энэ одоо хүн гэж бодож ирсэн энэний цаана бидэнд бас өвөд буул онгод тэнгэрийн энэ ертөнц байдаг гэдгийг ойлгуулад тэр үртэл бидний ухамсарыг тэлж өгсөн. Энэ бол одоо маш том суурь ахгүй юу? Яг ингээд нэг хүлдсэн хүний тойргийн буруу хэмжээсийн гацаанаас энэ одоо маягаар багаар гарч исэн бол одоо яасан гэхээр яг одоо бидний яг одоо энэ цаг хугацаанд бид те хүний тойрогоос шууд онгодын тойрог руу шилжээд онгодын тойрогоос шууд бухтын тойрог руу шилжээд бүтээр байтугай одоо ямар ч айдасгүй цэвэр ухамсарын түвшинд шилжих бүрэн боломжууд бидний дотор байдаг. Би зүгээр л хүн гэдэгтээ итгэж хүнээсээ одоо хүнших гэж ярьжаа тий хүншсэн сүнснүүд байхгүй юу? Бидний далд ертөнцид байгаа бидний сүнсний тэр их өөрчлөлт чадамжуудыг бид нэр зүгээр хүн гэдэгтээ итгэжсэн учраас хүншиж тэр доод хэмжээсийг гаргаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо ерөөхдөө шашин бидний нөгөө одоо бид чинь нэг бол шинжлэх ухаан логик дахиараа нэг бол зүрх сэтгэлээр бол шашинд одоо байгдаж амьдардаг байсан шүү дээ хүний тойрог бол тийм. За тэгвэл бид тэр шашин одоо шүтлэгт
тэг гадагшаа ингээ автоматар итгэж яг өө дотгошоогоо ингээд орохгүйгээр ерөнхий итгэл үнэмшил маань хүний тавьд гадагшаа ингээ байгаад байна. Тэгвэл одоо дотгошоо чиглэж байгаа. Дотоодод маань байгаа тэр сүнсний тэр их чадамж өгөхлийг бидний гайхах цагт болцсон. Тийм учраас энэ сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт гэдэг энэ өгнүүд те одоо ерөнхийдөө ингээ гадуур яг энэ одоо байдгал өгнүүдийн тоонд орж явж штэ. Урд нь бол энэ бол тий баг юу гэсэн ч өөрөө мэдэхгүй ийм л одоо үг хэллэгний тоонд байсан тий. Тусдаа хүмүүс л ингэ тийм шиг л байсан шүү дээ. Тийм байсан. За тэгвэл одоо ерөнхийдөө тий нуусан бүхэн туйлын үнэн болж нуусан бүхэн нь илчлэгдэж далдад байх бүхэн ил болж хүний ертөнцийн тэр чигтээ өөрчлөгдөн үү? Энэ яг юу гэсэн үг гэхээр бидний дотор байгаа тэр том сүнсний тий ямар л ямар чадамж энэ дэлхий дээр зүгээр л биднээс гарах боломжтой. Биднээс. Тэдэнтэйг нэгднэ гэсэн үг тий. Тэдэнтэйг нэгднэ. Ингэж ажиж энэ дэлхий дээр одоо энэ ухамсарын шин ирний одоо шин хүн. Бидний хар шин хүн. Гэтэл одоо бид нар зөв хүн болохоор хүн гэж төсөөлүүлээд байна шүү дээ. Гэтэл хүн байтугай бид шууд бурхтын ертөнцийг бүтээгч юм уу те? Тийм одоо хүнгээд одоо махан бий биш тий. Энэ нэг савн дотор ямар хэмжээстэй ухамсарыг шууд оруулж чадмаар гэсэн үг шүү дээ тий. Тийм ерөөхдөө чадна. Тэгээ бидний одоо ерөнхий сургалт, ангаалт бүр яг энэ рүү чиглэж байна. За сая одоо анх удаа ангаалтын 7 хоног гээд одоо бид хэд ингээд шийдвэр гаргаад хүмүүсийг хангааж үзье тий. Бидний дотроос угаасаа энэ сүнсэн төлөвийг хүний бие рүү оруулахад тий сүнсэн төлөвийн чадамжууд хүний бие рүү сууж орж ирэхэд бидний махан биеийн доод давтамжинд одоо хашигдсан энэ давтамжууд түүнээс бий болсон өвчлөлүүд тий тэтгэрийг үүсгэж байгаа энэ сэтгэл хөдлөлийн одоо энэ сэтгэлийн шархтрам одоо энэ хүнд айцын мэдрэмжүүд тий эдгээрээс бий болсон итгэл үнэмшлүүд энд бол одоо хүн өөрөө хоригдсон байгаа шүү дээ. Тэгвэл одоо энийг хангах шаардлагатай болсон. Энийг хангаж иж хүний биеийг те өндөр давтамжийн тэр сүнсний өгдөл тэр одоо дээд давтамжийн чадамжуудыг хүний бие рүү буулгаж ирж яг зөвөр нэг хэвийн юм шиг гаргахын тулд бид нэр биеэ бэлдэх буюу одоо өөрөөр хэлбэл сүнсний хувьд бидний бие савтай саваа бэлдэх шаардлагатай байна. Тэгээ саваа угааж цэвэрлэж те одоо тэр өндөр дээд эрчмүүдийг энэ биеинд буулгахын тулд эрчмийн тохиргоонуудыг нь хийгээд өөрөөр хэлбэл бидний одоо эсэн дотор байгаа энэ эндга те тэр нь одоо өөрөөр хэлбэл бидний одоо сүнсний мэдээллүүд тэн дотор байдаг. Тэрийг энэ доод давтамжаас нь дээд давтамж хүртэл өсгөх, гэрлийн эрчмээр тэтгэх, давтамжийн дэвшлүүлэх ингээд одоо шин төрлийн одоо хүн төрлөختний одоо шин эрчим энергийн тассан энэ савыг бэлтжингүүт яг тэрнтэй холбоотой өөрхөн сүнсний өгдөл чадамжууд нь энэ савнд нь бууж ирэх гэдэг байна. За ингээд буугаад ирсэн тохиолдолд бид хүн биш те маш одоо хүн гэдэг торгоос илүү өндөр чадамжуудыг гаргах хэмжээний одоо оршихуунууд болно гэсэн үг. Дотоод оршихуйгаа нэм гэдэг чинь яг юу гэсэн үг юм гэхээр бидний дотор байгаа энэ сүнсний оршихуй тэн дотор яг юу байгаа те өөрхөнд дотор байгаа далтад байгаа сүнсээ мэдрээд тэргийг одоо сүнсээрээ амьдрах. Урд нь бид бол зөвхөн логик ухаан, итгэл үнэмшил, сэтгэлийн шаргатай одоо хүн байсан л да. Гэхдээ зөв хүний доод татамжийн тойрогт байсан түүгээр амьдарчсан бол одоо маш өндөр дээд одоо өгдөл чадамжаар амьдрах. Энэ одоо шилжилт болж байгаа байхгүй. За тэгсэн чинь одоо жишээ нь сая манай дээр ангаалтанд орж иж байгаа хүмүүс дээр ингээд эхлээд дандаа тий бүх сүрэг гिचмэн цэвэрлэх хийж байгаа. Гэтэ хийхдээ бид өөрсдөө нөгөө дотоод энэ сүнсэн төлөө авчиж байгаа шүү дээ. Тэнгүүтээ тухайн хүн дээр ингээд төвлөрөхөд тэр хүн яг энэ хүний торогт гацсан байгаа бүх нарийн шалтгаан болгон дээр ингээд очиж төвлөрж байгаа байхгүй. Тэгээ тэрийг хэлж ойлгуулад тэрнээс нь чөлөөсөн. Өөрөөр хэлбэл тэгээ тухайн хүний хүрдүүд за тэгээд удмаас орж исэн удмын хараалууд
хүнээс орж ирсэн хараалууд тэгээ сүрэг гिचэнд байгцсан хүрд болгонуудын чөлөөлөх ихтгэл өмчлүүдийн тавьж явуулах түүнээс гадна одоо бидний бие зөвхөн бидний гэхээсээ илүү бас завсрын ертөнц гэдэг нэг ертөнц байна. За энэ завсрын ертөнц гэдэг нь хүн байж агаад одоо нас эцлээд ямар нэгэн шалтгаануудаар тэгээд хүний ертөнцид хорогдчихсон. Яг сүнс нь ингээд цаашаа өөрхөн сүнсний торигтой очиод энэ сүнстэйгээ нэгдэж чадаагүй. Яг энэ хүнтэй адилхан энэ хүний ертөнцид ингээд амьдраад бидэнтэй ингээд зэрэгэлдээ оршиж байгаа завсрын ертөнцийнхэн байгаа байхгүй. Нэгсэндээ тэд бол махан биегөө хүмүүс. Тэдний ухаахамсаар яг энэ одоо хүн байхдаа ямар ухамсар, ямар мэдрэмж юутай байсан яг түүгээрээ. Яг сэтгэлийн хорууд нь, яг ихтгэл өмчлүүд нь одоо биеэл орхисон сүнснүүд л гэсэн үг шүү дээ нэгсэнд. Бигүү эзэн биг болсон сүнснүүд. Гэтэл энэ дэлхий дээр чинь энэ амьд хүмүүсээс гадна эзэн бигүү хүмүүс эдгээр бүгд сүнстэй. Өөрөөр хэлбэл энэ дэлхий чинь сүнсний оршихуй. За энэ сүнсний оршихуй дотор биетэй бигүү сүнснүүд ингэ явж байна. Гэтэл биетэй байсан сүнснүүд бигүү болчоод биетэй юм шиг амьдрах боломж нь бидний бие рүү орох гэдэг. Өөрөөр хэлбэл тэдтэй бидний биеинд нэвтэрч орж ирээд бидний одоо хүслийг биелүүлэнгээ, өөрийнхөө хүслийг биелүүлээд биетэй болохыг хүсэж дээ шүү дээ. Биетэй болохыг хүн байхыг хүсэж уусаа хүн байсан болохоор амьдрах гэдэг. Бидэртэй ингээд одоо ашигтай байдлаар, заримдаа ашиггүй байдлаар биднийг эзэмдэж, эсвэл бидэнд тусаж, эсвэл бидэртэй хоршиж биднийг ингээд хамт тээж аваач гэдэг. Тэнгүүд хүн болохоор ингээд бүр жоохноос авахлаад энэ завсрынханд эзлэгдэх маш өндөр боломжууд угаасаа эзлэгдсэн ч бай Одоо ингээд сургалтанд ирж байгаа ч юм уу, эмчилгээнд ирж байгаа ч юм уу, энэ хүмүүсийг ингээ харахад тэдний дотор заавал нэг завсар байна. Заавал нэг завсрын сүнсүүд бүр 2 3-аараа, бүр 4 5-аараа бүр 10-аараа ингээ эзэлсэн байж штэ. Тэнгүүтээ тэд нар яадаг юм бидний энэ дотоод сүнс бидний биеийг амьд байлгаж байгаа амин ирчмээр хооллож байна. Яг бидний өөрийн тэр оршихуй, өөрийн бие гэсэн зүйлсийг даарч байна. Тэг хүмүүст үзэхээр баг 70% завсрынханд эзлэгдсэн. 30% нь л өөрт нь байж идэг Тэгээ дандаа энэ оройн хүрдүүд, үндэс хүрдүүдийг ихэвчлэн хааж ийн, зөвхөн хүрдүүдийг хааж ийн, хүрд олгоноор сүлбөж орцоож ийн Өөрөөр хэлбэл бид нэр өөрсдөө нөгөө даалж ертөнцийн тэр зүйлсийг харж чадахгүй. Зөвхөн материалын хүний ертөнцийн итгэл үнэмшилтэй байчаал тэрийг хараад одоо итгэж үнэмшихээр бодит юмыг л бид нар бодит гэж харж яваад байна шүү дээ. Даалдаад бидний харж чадахгүй өчнөө юм бид нар эзлэгдсэн байна. За тэнгууд хүмүүсийг одоо энэ сүрэг бүхнээс нь чөлөөлөөд хүрд болгонуудыг нээж идэвхжүүлээд завсрынхныг нь биеэс нь гаргаад тэнгууд хүмүүстэй баг өөртөө өчнөө олон 20 хэдэн жил 30 хэдэн жил бужаахнаас ахуулаад цуг байцсан тэр юмнуудаа өөрсдөө бие гэж итгэжээд байгаа учраас тэр нь бүр хүлээн зөвшөөрөгдсөн өөр биенээс нь ингээс хаалахгүй бүр одоо биеинд нь бидний хараад даам суудсан бүр ингээ эзэлсэн иргэшээцсэн за тэгээд тэдний ингээ хилээд ойлгуулад ийм байна гэд гаргаад ерөөсөө наангаалтын 7 хоногийн эхний одоо 3 өдөр бол яг тулж ажилласан хүмүүс бол яг энэ болгоноос салсан. Бүх одоо өөртөнд байсан хүн байлгаад байгаа тэр сүрэг зүйлсээс салсан. Тэгээ энэ яг энэ давтамжинд энэ гадны одоо завсрын ертөнцийн сүнс баригдсан сүнс нь баригдсан хүмүүс бүрийг харахад нэг хүн тэгсэн мөртлөө ингээд нэг амьд зомби ирэх үү тийм болсон бүр нэг сонирн болсон хүмүүс яваад байгаа. Яг тийм. Одоо бид хэд ч ингээд өөрхөн дотоод ашгүй өөрийн гэсэн бүх юм анги амьлуулаад сэрээцэн бид ингээд бүр галтаа цогтой бидний дотор ингээд бүхэл бүтэн оршихуй ингээд үүллээ хийгээд үүлдээд одоо тэр бүх хүмүүсийн дотоод сүнсийг чөлөөлөхийн тулд сүнсийг хорцсон байгаа бүх шалтгаануудыг ингээд засаад суугаад бид чинь ингээд бүр одоо энэ мэрэгч штэ. Тэнгүүт яг гаднаас орж иж байгаа өнөө ангаалт буюу ялангуяа ангаалт гэсэн өвчин суурьндаа баригдсан өвдөлт гэдэг юм ингээ бүр ингээд өөрийн ингээ баг амьдралын бүх мэдрэмж олгоод тэндээ шаналчихсан өөр юу ч харахаа болцсон өөр юу ч мэдрэхээ болцсон нэг юм одоо өвчтэй хүмүүс бол бүр жижиг тарих хүлэгдэж байгаа шүү дээ.
За тэр хүмүүсийг харахаар үнэхээр өөдмөд. Дотор нь өөрийн гэсэн юм ч байхгүй. Яг үнэхээр хэлэхэд зомби шиг тий. Үнэхээр амьдч чинь. Тэгээ амьдрахтаа маш их зовёртой, зовлонтой амьдарч байна. Тий. Сэтгэл санаа дүүрэн биш байна. Тэгэл ингээд сүнснийх нь одоо уншлагыг ингээд мэдрэхэд аль хэзээ сүнсэн сэрээд 7 жил алдсан, 3 жил алдсан, 2 жил алдсан дотроос ингээд сүнсэн ингээд мэдрэмжээ өгöd эхэлсэн. Гэтэ гадна тэр төлөвлөлийн байдалтай автцсан тий. Эслэгдсэн. За ингээд тэр болгоноос нь салгасан чинь одоо ангаалтын 4 дахь хоноос ахуулаад тий. Тэр болгоноос салангууд яг өөрийнх нь дотоод тэр мэдрэмжүүд, өөрийнх нь дотоод сүнсний мэдрэмжүүд зүгээр байж байгаа л ингээ хүний гэрэл харж эхэлж байна. Зүгээр байж байгаа л тал бие ингээл одоо орж ирж байгаа хүмүүс эрчмийг мэдэрч ийн гэл тэгэл өөдөөс хараад сууж байхдаа танаас айгүй хэрчим ялгарч байна. Эрчмийн цохилтонд орж ийн гэл тий. Юу вэ? Энд чинь бүр дотоод мэдрэмжүүдээс сэргэж штэ. Өөрөө гарч ирж штэ тий. Тэгээ одоо нөгөө ангаагдах хүмүүсийг чинь 4 дахь хоногоос нь зүгээр л одоо сэрэлтийн үйл явц руу оруулж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид одоо энэ шинэ гэрэн жишээлжээр бидний энэ дэлхийн давтамж бидний сүнсийг сэрэг давтамж руу орсон бидтэй түргээд төвчсөн тий. Тэгэхэд одоо зүгээр энэ бид энэ юмнуудаас салчхад бид сэрэхэд бэлэн батраасаа бэлэн байна. Тий. Тэгээд энэ завсрын сүнснүүд маань бас эсэргээрээ бас нөгөө талаараа сайн талаар нь бас нөлөөлж байгаа. Муу талаар өвчин бариулаад байна шүү дээ тий. Доодсон бүр өвчин шанал зовоогоод нөгөө талаараа амьдралд нь бүр ахуйд нэмэр болоод байгаа. Зөв сүнснүүд байгаа шүү дээ. Одоо таад бодолтой тий завсар гэхээр чинь за одоо нэг учиргүй мондаг одоо мис засалч тий ингээд бүр одоо ангаах талдаа ингээд одоогийн байдлаа бүрэн ингээд мэрэгсэн төрлийн мэслийг хийж чаддаг ингээ алтан гартай юм чилаа гэж бодъё. За тэр ингээд одоо гинтийн үхлээр ч юм уу ингээ үхээ. Сүнс нь ингээ явахад бэлэн биш. Одоо өөрх нь дэлхий дээр хийх ёстой, өөр хүүхдээ чих ёстой, эсвэл хин нэгэнд хаалгаа их амин аврах тийм үйлүүдтэй ч юм уу те. За ийм байжгаад ингээд явж чадахгүй хорогдчихлоо гэж бодъё. За тэгвэл тэр сүнс ингээд нэг хэсэгтээ уучраа олохгүй тэгжээ завсар ертөнцтэй дасан те. Явах одоо цаашаа ингээд шилжил хийгээ явахгүйгээр бидний дунд амьдраад эхэллээ гэж бодъё. Тэгвэл тэр чадвар чадамжаа тэр завсын сүнс чинь бас ингээд одоо энэ дэлхий дээр оршихын тулд чинь энерги хэрэгтэй. Тэнгүүд одоо хин нэгэн одоо тэр эмнэлэг дээр байгаа эмч нарын ч юм уу тий одоо бие рүү ороод хин нэгэнд тэр чадвар чадамжаа илэрхийлээд хин нэгэн рүү ороод өөрөөгөө ингээд энэ бүх чадвар мэдрэмжтэйгээ орж ирээд тэр хүн туслая гэж бодъё. Ингээ тэр хүнээр дамжуулаад өөрхөн хийх ёстой бусад эрдэм шинжилгээний ажил ч гэдэг юм уу тий хийж амжаагүй зүйлсээ хийх ч юм уу тий ингээ очиж байгаа. За энэ тохиолдолд энэ завсрын сүнс ашигтай. Тухайн хүн энэ хүнээс дор одоо чадвартай арай бага чадвартай юмжсэн бол тэнд ашигтай. Гэхдээ өөрийн хүмүүс чанар даагдж байгаа. Гэхдээ л өөртөө нөлөөлсөн байдаг тийм тэр нэг ухамсартнууд бол яг нэг эрүүл сарууд биш чинь нэг ухамсар нь арай нэг өөр тийм болчиход байдаг. Болчиход байгаа угаасаа анзаараад мэдэрхлээд хүмүүс нэг сэтгцэн өвчтөй ч юм уу уг нь эрүүл хүн шүү дээ. Заримдаа сонь юм ярьждаг ч юм уу өөрийгөө өдөртөж чадахгүй өөр байгаад дээ шүү дээ тийм. Та бодолтой тий өөр ингээд байжсэн чи өөр шууд ухамсар мэдрэмж орж ирээд өөртөө зэрэгцээд бошоод байна гэд бодолтой тий. За тэгвэл бас нэг одоо архиудаг нэг хүнд ингээл зүгээр хідэн завсар байна гэхэд 10 завсар ороод нөлөөлж. Өөр биеийн эзэнсэн тий. Өөр ухаан хамсын зүгээр уулгаал ингээл мөнхийн ингээл нэг юм. Одоо ухамсарын одоо өөрийгөө удирдах чадвар нундраачаад тэгээ биед нь ороод зүгээр дуртай амьнуудаа ингээ хийж яадаг. Тэгээ мөнхийн нэг юм цогтов. Гэтэ тэр хүн байнга архих мөнгө нь олно. Ягдвал тэр завсарынхан тий өөрсдийн хүслээ биелүүлэхийн тулд тэр хүний одоо нэг хүслийг нэг уухал олгочлаа шүү дээ донтуулаад уух тэр юм нь олж өгөөл гэдэг. Тэгээд бүр өөрхөн одоо дотор байгаа өөрхөн сүнснээс нь орж ирсэн доод татамжээс дээд татамжээсүүдийн бүрэн ингээд хаагаад хашаад ба буруу буланд харуулж зогсоод наашаа харах ирэхгүй болгоод тий. Тэгээд одоо ингээр онд нь эзэн сууж байгаа юм шиг биеинд нь ингээ эзэн сууж байгаа. Тэгээд ямар ч тач завсар байгаа энэ сүнснүүд
Тэгээ бидний ингээд мэдрэмж таналтаар бол баг хүн төрөлхтнөөс 1.5 дахин их байна. юм бүр Бид нар хүн том оршуу байгаа шүү. тийм бид нар одоо үннийг хэлэхэд завсрынхан донд амьдарч байгаа юм шиг. Тийм байна. Тэгэхээр яаж бид за тэгээд завсрынхан орж ирчингүүд өөрхөн сүнсний сэрэл, сүнсний тэр дотоод мэдрэмж бүгдийг ингээ хаачхаар тэр хүн сэрэгч боломжгүй. Энэ уналтанд ороод өөрөө бол дотооддоо ингээ өхмөл уналтанд орсон. Гаднаа бол ингээд одоо тэдгээр завсын сүнснүүдийн одоо амьдрах цавнд болчоод зүгээр ингээд хүн шиг амьдраа яваад байдаг. Одоо ингээд хүний биед орсон маа завсрынхныг гаргачлаа шүү дээ. Гарсан завсрынхан маань хайж байгаа бол. Одоо жишээ нь ингэж яахгүй. За нэг хүн ингээд ерөнхийдөө ингээд цогц засал хийгээд тэр хүний биед нөлөөлж байгаа бүх шалтгаан ясан шиг тийм янзлаад за тэр хүний дотор маш удцсан байсан нэг өөр ингээд удирдлаганд бацсан нэг тийм одоо манайх нар бол тийм ингээд удирдах зуртай завсрын эсрэг гаргахад хүний эс жишээ над руу орж ирж байгаа. За над руу жишээ нь яаж орж ирж нөлөөлж байгаа нэхээр бид чинь ингээд бүр ажиглаа сурсан сүнслэг ертөнцид даалт ертөнцид ингээд мэрэгсэн байгаа шүү дээ. Одоохондоо өөрсдөө хэмжээ. Тэгэхэд тэр намайг яаж өтөрч байгааг би ингээд анзаарч байгаа байхгүй. Тэгээ шууд биеийг маань ингээд би ингээд уушаа авах гэдэг хаад намайг эргүүлээ. Тэгээ ухамсар дотор ингээд орж ирэнгүүтээ нэг юм дүнгцэн нэг юм сонин мэдрэмжээр ингээд намайг ингээд бариад. Тэгээ одоо нөгөө жолоо удирдлагаа алдна гэж яддаг чинь машины жолоо. Ингээд өрүүлээд ингээд тавихаар ингээд өөрөө ингээд өрүүл болоо гэж яддаг тийм. Тэр шиг ингээд тэнгууд би өөрөө удирдлагыг тавингууд яг шууд тэрний аясаар хөдөлж тэрний аясаар би маань гэж удирдлаганд нь орж байгаа байхгүй. За тэгвэл те энгийн хүн одоо жишээ нь ийм завсрын эсэнд удирдуулчвал хиндээ нэг жоохон толгоонд өдрч юм уу манах ч юм уу нэг өдөр хоёр өдөр ингээд нэг өөрөөр байж чадахгүй би нэг сонирн байгаад байна гэдэг мэдрэмж авч байгаа л тэгэл тэрнэд удирдуулж эхэлнэ гэсэн байхгүй. Тэрнийх болч. Завсрынхны одоо хүний биенээс гаргаад байгаа шүү дээ. Тийм. Гаргаад тэр гаргасан завсрынхан хаашаа яваад байгаа бол хайж чадаад байгаа лээ. Тэрийг одоо тайлбарлах гэж энийг ярьж байгаа байхгүй тийм. Тэгээд тэрнээс гадна ер нь яаж явж байгаа ер нь завсрынхны учир шалтгаан нь бүр ингээд нарийн мэдрээд явчихлаа. Юунаас эхэллээ гэдэг нь бас ярилтай. За зөв эхэлсэн шалтгаанаа ярьчаад дараа нь одоо тэрийг яаж байгаа яриа тийм. Би тэгээд ер нь бол бодлын эзэн сүнслэг сургалт гэж явдаг. Сургалтын зарчмаар хүмүүсийн дотоод ертөнцийг гэж явж байсан. Би тэгэхэд ийм завсын ертөнцийг ийм том гэж юу ойлгоогүй. Хиндээ бид хүмүүсийн яг сүнсэн дотроос орж иж байгаа дээдс доодстэй доодсуудыг яаж дээдс болгож хувиргах вэ? Хүмүүс яаж доодс буюу доод тавтамж амьдралаас дээш шилжих вэ? Ухаал ухамсар чөлөөлтүүд одоо дотоод ертөнцийг нээх гэдэг ийм зарчмаар ингээд сургалт маань явдаг байсан хгүй. Сүүлийн үед гэсэн чинь одоо түрүү хэлсэн шүү дээ шинэ нэрэнд хүмүүсийн савыг энэ сүнсний энэ шинэ дээд чадамжуудыг буулгахад одоо бэлдэх хэрэгтэй байна гэсэн ийм одоо мессежүүд дотоод ертөнцөөс ийм одоо чиглүүлгүүд их орж ирчихсэн. Тэгээ бид эд ангаалтан дээр суугаад ангаалттай холбоотой нэг подкаст хийх гэж сууж ирсэн чинь шууд ингээд орж ирж нөлөөлж байгаа. Бүр ингээд бидний харийн нэг төлөв шахах даалт ертөнцийн мэдээлэл орж ирэх гэж ярьдаг л та. Тэгээд яг энэ завсартай холбоотой зүйлсээр мэдээлэлүүд орж ирж эхэлсэн. Бидний биеийг шууд уналтанд оруулаад тэгээд яагаад ийм болчихв гэдээ өөрөө ирэхгүй фшигээл нурмаагаал амийн эрчим унаал те тэгэл ингээл одоо юу болж ингээд мэдрэмжээр ингээд мэдрэхээр завсрын ертөнцийн одоо өөрсдийгөө мэдэгдэж эхэлсэн. Яагаад гэвэл те энэ ангаалт гэдэг зүйл дээр завсар өөрөө заавал орж ирж бид нар хүний биеийг энэ завсаас гаргаж иж жинхэнэ өөрхөн сүнсний сав болох гэдэг шүү дээ. Тэгээд энэ завсрынхныг анх олж мэдээд тэдэрдээ төвлөрч тэдний талаар мэдээлэл авч явсаар хагаад энэ завсар гэдэг зүйл чинь одоо тэдний төлөө санаа тавьж тэднийг ингээд хайрлаж тэдний тэр ертөнцид ингэж санаа тавих юм бол тэд ямар их баярлж тэд бас хүн шиг ахид дэвшмээр байна. Тэд бас гэрэл болмоор байна.
Тэн чи ингээ гацаад баймааргүй шүү дээ. Тийм гацаж те хүний биеэс царай алдаж те амтны эрчмээс хооллож эсвэл хэр нэгэн одоо даалж ертөнцид одоо хар сүнснүүдийн боол те тэдний ингээд иргэшээлд автаж аль нэгэн хэмжээс хязгааруудад очиж хүлэгдэж те яг л ингээ хүн байхгүй юу биегөө хүмүүс тийм зовоод байна. Тэг гэр оронгүй болсон хүмүүс зовоод байна шүү дээ. Тэнгүүд тэр хэд дээр ингээ санаа тавьж эхлэнгүүт тэднээс ингээ бүр амар их хайр халамж те айгүй хитгэл найдвар өөрсөнд нь санаа тавьж байгаа тэр мэдрэмжүүд орж ирж байгаа байхгүй. Бүр ингээд урд нь аль бид нар завсрын ертөнц хүний биеийн чуулсан одоо эсүүдийг жоохон тийм нэг цаанаасаа ингээд байсгүй юм биес нь гаргаж ам шиг нэг тийм байдлаар ингээд гаргаад бидэнд ингээд одоо сүнснүүдийг одоо байх газар нь аваачдаг яг энэ цэгцтэй байлгадаг юм одоо сүнсний маань орон зайнууд байдаг байхгүй. Бид хин нэгний биеийн дотор байгаа завсар байхсгүй зүйлсийг гаргаад байхстай орон зай руу явуулдаг гэсэн үг. За тэгээд энэ завсрынхантайгаа танилцаж эхэлсэн тэднийг бас хайрлаж ойлгож эхэлсэн. Тэгсэн чинь одоо ерөнхийдөө биеэс гарсан завсартай хүмүүсийг дуудаж те завсрын ертөнцүүдийг чөлөөлт хийлгэж завсрын ертөнцийг цэгцлүүлж одоо биднээр дамжуулаад энэ бүхэл утан одоо юм оршихуй байна гэдгийг илэрхийлэхийн тулд завсрынхаа идэвхжээр бидний төлөө ажиллаж эхэлсэн. Тэ? Өөртөө хэлбэл бид ч гэсэн цэгцэрхийг хүсэж байна. Хүн ч гэсэн цэгцэр. Тэгээ хүний ертөнц, завсрын ертөнц, даалж ертөнц гэдэг энэ гурван ертөнц гуруулаа ингээд хоорондоо цэгцрээд байр суурь олоод эхлэх юм бол одоо энэ дэлхий дээр ингээд шинэ амьдрал, шинэ бүхэн дэлгэхэд бэлэн. Завсрынхан завсар байдлаар энд оршихыг бас тий бөөн бөөнөр энд байхыг хүсэхгүй байгаа байхгүй. Тэгээ одоо энэс цаашаа хариул айгүй тийм нарийн юм яригдана. Ерөнхийдөө бол одоо өнөөдөртөө энэ дэлхийн маань хэмжээс ахиж байгаа болохоор завсрынхныг заавал цэцлэх шаардлагатай болсон болохоор тэд нар гарч ирж штэ тий. Байсан. Гэтэ тэдэрт одоо мэдээлүүд нь бидэрт орж ирж штэ. Тэгээ завсрын ертөнцийнхний талаар ярих юм бол ингээ маш их мэдээлүүд тий. Тэг чи одоо нөгөө сүнс бийгүү алцсан сүнснүүд тий хаанаас хинээс одоо хин миний татар ногж байгаа бүх мэдээлүүд ингээд яригдж байхад тэд сонсоод бүх мэдээлэл хураацсан. Агуулх мэдээллийн бааз сангууд байгаа байхгүй. Тэ? Баг хүний амьдрал бидний одоо нэг хүмүүсийн нийтийн ухамсар гэдэг чинь завсрын тийм мэдээллийн бааз байгаа шүү дээ. Тэгэд ер нь аль яг дотоод ертөнцөө нээгээд тэгээд яг энэ рүү орох бол маш атал явдалтай дуусшгүй тий бүр амар том ертөнц нэгдэг учраас тэгээд энэ их одоо гоё зүйлийнхаа тэр өөрсдийн сүнсний чадамж алганыг баг багаар мэдрээд тэгээд энэ сүнсээрээ оршин гэдгийгтэй энэ дэлхий дээр түгээгээд тий энэ дэлхий дээр зүгээр сүнснүүд амар тийм гоё аж агалтай үүлээгээд оршдог тийм шин дэлхий болох ийм суурь нэгдэж байгаа байхгүй юу? За одоо манай сургалт болохоор сая анхан дундын 7 хоног дуусаад битээр яваад үргэлжлүүлээд 14 хоногийн бит явдаг. Тэрний одоо баг 8-9 хоног явж байна тий. Тийм. Сургалтын дээр орж иж байгаа хүмүүс ч гэсэн бас яг энэ бүх сураг хүчим завсаас чөлөөлөгдөөд яг өөртөө олоод тэгээ манайхан гайхаж ин л да тий. Бүх ийм сонин зүйл байт юм уу? Тэгээ бидний ертөнц гэж ийм байсан юм уу? Тэгээ одоо эхнээс ингээл бүгдээрээ төглөн буугаал төлөн шахаал бүр ингээд сүнсний ажлаа хийгээд эхэлцгээсэн. Одоо яг орой манай өргөн дээр ингээл сургалт маань 7 цагаас эхлээл тэгэл орой нэг 10 11 хүртэл явдаг. Тэр үеэр чи ингээл бөө нэг юм нэг хүнд хэлэхдээ ингээд тэгмэргүй зүйлсүүд айгүйх болтгол л да тий. Нэг Harry Potter шиг юм бол яг Harry Potter-ын одоо сургууль шиг. Тэгээ Harry Potter-ын сургуулиас ч одоо илүү гоё юм болтгол л доо. Тэгээ ангаалтын 3 маань ч гэсэн одоо 3 хүрсэн. Яагаад гэвэл манай хаан худаа ангаалт заалсан. Тэр хэд маань яг ингээд дотоод сүнсээрээ бид тийм мэдрээд ирсэн. Тэгсэн чи одоо ингээд эхний 3 үнэн дотроос маань бүр ингээд цэвэр ангаагч нэг хүн гарч ирж байна. Бас ингээд сүнсний өгдлөөрөө ингээд бусдын амьдралыг итгэл үнэмшлээ нургуулж чаддаг байхсгүй итгэл үнэмшлүүдийн одоо нурааж цэвэрлдэг тий. Өөрөөр хэлбэл цэцгээр бол
үндэс суурийг тавиад дээш ургуулж үр жимсний гайхаж чаддаг. Маш одоо богино хугацаанд хүнийг ихтгэл хөдлөлийг өөрчилж чаддаг аяастай хүн гарч ирж байна. Бас маш их зүнгийн чадвартай хүн энэ чадвараас нээлээ тий. Гэх мэтчлэн. За тэгвэл манай энэ 14 оны сургалтанд битээр сууж байгаа хүмүүсийн татаас бас юу нээгч ингэж бодож байна тий. Өөрөөр хэлбэл бидний яг хамгийн сайн төрлөх буурстаа нэрэ бидний сүнстэй зүг одоо орж ирсэн сүнсний маань эзэмссэн бүр цар ганц юр бусын одоо тэр маш хүчтэй төлөвүүд чадварууд нэгдэж байгаа байхгүй. Одоо тэр хэд маань энтэйгээ ажилд сурна, энүүгээр үйлдэж амьдарч сурна. Одоо энэ төлөв чадвараа өөрхөн биед тий савандаа буулгаад одоо яг тэр одоо биднийхаар бол гэрлийн ертөнц гэж ярьж байгаа. Сүнсний тэр одоо хамгийн огшим чадар чадамж амин чанарыг тээсэн тэр одоо чадар чансаагаараа энэ дэлхий дээр амьдрах нэ. Тэ хүн гэдэг тойргоос шууд энэ рүү орж иж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл доод татамжаас хамгийн өндөр дээд татамжийн чадвараа гаргаж байгаа гэсэн. Энийг гаргахын тулд ерөөсөө л нэг ганцхан зүйл байгаа даа шүү дээ. Хүлээмжшүүр. Тийм. Итгэл. Тэгээд тэгснийгаа ирээр л тэр одоо өндөр чадамж ухамсараа шууд бие рүүгээ оруулж тэрнгээрээ амьдарч. Тэрнгээрээ өдөрдүүлэх бүрэн боломжтой байгаа байхгүй тийм. Өөрөөр хэлбэл бидний дотор одоо чихэн гэрлүүд бууж ирнэ гэсэн үг. Сонсны маань. Гэрэл гэдэг чинь одоо бид одоо сүүдэрт амьдарч исэн тойрог байгаа шүү дээ. Бид хүний тойрог 3 дугаар хэмжээс сүүдэр байхгүй. Маш хайц агуулсан сүүдрийн тойрогоос. Бид ямар ч айдсгүй цэвэр ухамсар цэвэр мэдрэмж аваасан гэрэл рүү шилжиж байгаа гэсэн. Тэгээд дэлхий дээр энэ олон гэрлүүд олон болгон хэмжээгээр дэлхийн энэ хар бараан сүүдэр арилж тий. Энэ дэлхий ч өөрөө зөв гэрлийн одоо ертөнцлөх гэдэг байхгүй. Гэрлийн чадрыг гаргасан гэрлийнхэн байдаг. Одоо нэг Атлантичууд, юунууд, Лемурчууд гэж ярьдаг штеп. Зүгээр суугаад ингээд өөрсдөө хөтлөхгүй биенээ ойлгодог. Тэгээд ингээд энергийг өдөртөг, тэгдэг, ингэдэг те. Гэр бүлийн чадвартай тийм үз байсан гэдэг шиг тийм болох гэж байна. Тийм одоо манай цаатхан. Одоо бурхтын ертөнц, амьд бурхтын ертөнц нэгтгэж байгаа. Нэг 70 гээд байгаа зүйлийг ил болох гол байгаа зүйл шүү дээ. Одоо 70 байгаа зүйлсийг биднээс хааж нууж те биднийг ингээд нэг мунхаг ханхуу байдалд ингээд автуулж исэн энэ бүх одоо хааж исэн худал хуурмаг тэдгэрийг ингээд барьж исэн тэр одоо мэрэгчлэнгүүд те манайх нар одоо муухай айлхэд нэр дуртаад явах мэрэгчлэнгүүд сарнин одноо тэд одоо үүсгэдний тэд өөрсдөө шилжиж шинэ одоо эрэндээ шилжих тал руугаа орохгүй бол тэд өөрсдийн тэр ихтгэл хөдлөлөөр одоо хааж өрөхгүй юу ч дарахгүй тий даравч даалтай боловч бултаан гэдэг бидний сүнсний шинэ ирэн эхэлж байгаа. Одоо тэгээд манай анхан дундын 7 хоногийн сургалтыг бид 3 сарын 20-нд зарлж байгаа. Тэгээд 7 хоногийн сургалтанд яадаг гэхээр хүн зүгээр тэр чигтээ хүний тойрог ухамсараас тэлэгдэж өөрийн сүнсний одоо дээд чадамж буюу гэрлийн тойрогтой шилждэг. Тэрний ухаан ухамсарт дасдаг. Өөрөөр хэлбэл дотоод ертөнц рүүгээ бүрэн орцгоодог. Эхний баг 3 өдөрт нь л дотоод ертөнц рүүгээ орох одоо мэдлэг мэдээллүүд аваад ордог, шилждэг. Тэгээд сүүлийн 3-4 хоногт нь дадлага хийдэг. Тэгээд энэ дандаа онлайнаар явагддаг. Гадаад дотоод бүх хүмүүсийг хамарч болно тий. Энэ болгоно яаж юм хурдан шилжүүлээд байгаа гэхээр одоо бидний сүнсэн төлөв гэрлэн нэгдсэн, гэрлийн чадамж нэгдсэн, бидний чадар чадамж, бидний үүлүүд, бидний хараал дээдсийн үүлүүд тий. Үүгээр бид нар шилжүүлдэг. 7 хоног жонгол одоо чөлөөлөх үүлүүд, ангаах үүлүүд хийгээд энэ 7 хоногийн сургалтанд та сууснаар өөрийн татварлах шуурга бүрэн хийдэг. За энэ нээсэн хүмүүс тэр чигтээ манай бит сургалт руу өөрөө ирэхгүй орж ирдэг. Тэгэд яг нэгдсэн тий энэ ам чимтийг мэдэрсэн учраас тэгээ битэд орж ирж нэг 14 хоног дадлага хийчихэд тэгээл яг нэг ерөөхдөө ингэж амьдрах юм байна гэдэг нэг итгэл өмчлөлт аваад ингээд одоо гарч байгаа байхгүй.
За өөр чинь ярьж хэлэх зүйл байгаа лээ. За нэг иймэрхүү зүйлийг одоо өнөөдрийн подкастаар яриа та тий. За тэгээ манай YouTube сувг бодлоо ингэж бас тийм манай subscribe болон like share хийгээд цаашаа маш олон хүнд хүрэх тусам мэдээлэл маань тий олон хүнээс ирэх боломжтой болж болохоор та бүд маань энэ тал дээр мань тусал дэмжиж өгөөрэй. За баярлалаа. За баяртай гэсэн өмнө бид хэд асуудахгүй нэг ангаалтын шинэ хөтөлбөр гаргана. Саяны 7 хоног нэг яг дандаа л нөгөө сүнсэн төрлийн зүйлүүдээр ингээд тэр хүмүүсийг чөлөөлчлөө шүү дээ. Одоо яг өвчнөөр барьж зовж шаналж байгаа эдгэр хүмүүстэй зориулсан нэг ангаалтын тусгай хөтөлбөрүүдийг бас гаргаад яг өвдөж байгаа тэр бүх суурь шалтгаан бүх энэ даалтын нөлөөллүүдийн засчхаад тэр хүмүүсийн тэр өвчин эдгэх хялааш нөхцөл байдлууд нь сайжраад за тэр ангаах эмнэлэг домлог 9 шидийн тахах хавсраад тэр өвдсөн өвдөлтүүд ингээ ангаачгаа. Тэгээд ингээ суурь шалтгаангүй болчихор чинь тий өвчин ч амархан эдгэн илаашхан чухалдан байна. Тэгээд одоо дараагийнхан үе шатууд руу орох бас юм нэг системчлсэн ангаалтын хөтөлбөр гаргана. Тэрүүгээрээ 4 сарын ихээр ангаалтын одоо юугаа хоногудаа эхлүүлэе гэж бодож байгаа. Тэгээд тухайн үед мэдэр Facebook YouTube сувгуудаараа мэдээлэл өгөх юмнаа тий. За. За.